Монгол улсын соёлын яам. Монгол улсын үндэсний номын сан үзүүлж байна. Үйлэн уг тэнгэрээс буусан хүмүүн бичгээрээ хүлгийн зон дээр тэрэлсэн хөх түүсээ тавч олж өмнө төрөлтний соёлт сэтгэх хүн их айд хэв хизээд тусгаар тогтнолоо дархалсан нэргэд сэцдийн бэлэг оюуны их хөмрөг мэдлэг сэдлийн их далай минь. Монгол улсын үндэсний номын сан. Бидний туйран бүтээж байгаа ном бүхэн эртний аман уламжаас эхлээд эдүгээ цагийг туулан бидэнд ирэхдээ Монгол хүн гэж чухам ийм л хүмүүс байдгийг. Монгол морьтны нүүдэлчний зам заншил үүгээрээ л дэлхийг хүчрэхэг болгож байсан юм. Дэлхийн түүхийг бичиж байсан юм шүү гэдгийг ухааруулж байдаг. Тийм учраас Монголын номын сангийн түүх гэдэг орчин цагийн номын сан үүсгэн байгуулагдсны 103 жилдээ чацуу зүйл биш. Монгол хүний оюун санаатай чацуу зүйл юм. Монгол улсын үндэсний номын сан нь Монголын ард түмний бичиг үсгийн дурсгалыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, ном хэвлийн бүтээгдэхүүний сан хөмрөгийг бүрдүүлэн хадгалах, бүртгэл мэдээллийн сан бий болгох, бүх нийтийг соён гэгэрүүлэх, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бусад номын санг мэрэгжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий байгууллаглаа. Монгол Улсын засгийн газраас дэвшүүлсэн зорилтын хүрээнд үндэсний номын сангийн маань шинэ барилга бүрэн хэмжээнд тогтмол үйл ажиллагаатай болж байна. Энэхүү барилга маань олон улсын жишгт нийцсэн орчин цагийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан хүн Чингис хаан музейн дараа орох хот соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтын нэг болж байгаагаар онцлог байгаа юм аа. Энэхүү номын сан ашиглалтанд орсноор соёлын хүртээмж нэмэгдэх. За үүнээс гадна шинжлэх ухаан, танин мэдхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучууд чөлөө цагаа зөв зохистой өнгөрүүлэх, сурч боловсрох орчныг нэмэгдүүлсэн соёлын бүтээн байгуулалтын тоо нэмэгдэж, үүгээрээ дамжуулан соёлын хүртээмж нэмэгдэх боломжтой болж байгаа юм аа. Монгол улсын үндэсний номын сангийн шинэ байр буюу салбар номын сан ашиглалтанд орсноор Монголын болон дэлхийн олон хил дээрх орчин үеийн ном хэвлэлээр номын сангийн стандартад нийцсэн 530 суудлал бүхий чөлөөт сонголттой 16 төрөлдсөн уншлагын танхимаар уламжлалт болон цахим үйлчилгээг үзүүлнэ. Манай шинжлэх ухааны академи үндэсний номын сан хоёр бол хүн холбоотой хоёр байгууллага. Анх 1921 онд Судар өвчгийн хүрээлэнгийн дэргэд номын сан байгуулсан явдал бол өнөөдрийн үндэсний номын сангийн их суурь гэж үзэж болох талтай. Хоёрдугаарт 1961 онд Монгол улсын шинжлэх ухааны академи анх байгуулагдахдаа үндэсний номын сангийнхаа байранд байрлаж тэнд бид нар бас 30 гаруй жил хамт ажиллаж амьдарч ирсэн ийм төвхтэй улс юм аа. Тэгэхээр Монгол улс өнөөдөр анхудаа том хэмжээний номын сангаа зориулалтын барилга байшинд нь оруулж байгаа явдал бол Монгол улсын түүхэнд тэмдэглэж болох үс том үйл явдал гэж бид ойлгож байгаа. Монгол улсын үндэсний номын сан маань орчин цагийн хөгжлийн түүхийг түүчилэн бичгтэн зөвхөн монголчуудын оюун санааг тэтгэн услаад тордоод зогсохгүй хүн төрөлхтний оюун санаанд хамгийн хүчрэхэг дурсгалуудыг үлдээсэн. Дахиад ч манай номын сангаас хүн төрөлхтний дэлхийн өв болох шилдэг бүтээлүүд байгаа шүү гэж хэлмээр санагдаж байна. Яагаад гэвэл монголчууд ном туйрвж сүүлчийн цэгийг хүртэл бичиж туйрвахтаа дандаа хүн төрөлхтний оюун санааг зузаалж байдгийг, нүүдэлчний оюун санааны агуу гайхамшигыг бид судралан баримт гэлж үлдээдэг билээ. Номын сан маань өөрөө тэр агуу судрын баримтгэн юм аа. Монгол улсын үндэсний номын сангийн салбар номын сангийн шинэ байрны нээлтийн ёслолын арга хэмжээ 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр болж цаашид олон нийтэд үйлчилнэ. Эрдэм оюуны хүчит жигүүрээр
эрен цагийн орчилд нэршин нэгдэм үү бэлэг ухааны гүн зузаанаар бие үн даяаршилд тусгаар тогтном уу. Монгол улсын соёлын яам, Монгол улсын үндэсний номын сан.